Flight number KD197 from Seoul has just landed. За нэгдэг өдрийн мэнд хоол идэх гээд ирсэн байна найзтайгаа хамт. Ингээ бичлэг хийснээ бичдэг шүү дээ. Энд байна гэх. Тийм. Битүү шүл авсан. Маа найзлахад тойгны шүл. Энэ хөгшин ихснэр болчих гэсэн. Уйд гартаа хөгшин ихч болчлоо даа нэг. Гэ юм иж байгаагаар. Гоё шүү дээ. Амттай. Их ингээд хоолны газар ресторан заяа. Па бид нэр хамгийн их алддаг зүйл нь юу вэ гэхээр шүү дээ. Дандаа дуун дээр алддаг. Тийм гоё юм vibe бүрдүүлж чаддгүй заяа. Мэддэг хүмүүс нь амар гоё vibe бүрдүүлдэг. Хоолны газар жишээ нь өөр дуу тавих хэрэгтэй. Ресторан шал өөр дуу тавих хэрэгтэй. Тэнгүүд Монгол том ресторанууд дээр ороод хоол идэх гэхээр алд нь ингээд рэп явчихдаг. Тэгэхээр ямар хүн тийм гоё юм тансаг мэдрэмж авах гэх юм сте. Одоо ингээ Монгол ахуй юм газар орж ирээд жишээ нь хоол идэх гэж байгаа гэхэд аль болох тий үндэсний гоё тий хөгжим тавих хэрэгтэй. Энэ хаа бүр биш. Чекс оддаг доо штэ. Арцны гадаа удаан зогслоо гэд хайгцсан үнэд үү заяа. Энэ дог солонгос дог юм. Нэр яг тийм гайд нуус яг солонгос Яны тэгэхэд л Сарахина гэдэг бастай. Тийм бастай. Ус яг тийм өөр монгол хөгдөд дуусан юм шиг. Гэхдээ яг гайд нь бол миний бас жоохон бахта эмордог сонсдог байсан солонгос тоноод гайддаг хэвчтэй наа. Сарахио гэж орж ирдэг гайд яг юм байна. Дахиж цаах уу? Таны нэг цаавч уу? тэгээ энэ цаа аюу гутууч юм. Уус хөтөн цай. Уусаа гутан цай гэж байна. Тийм бүлбэр цай. Хаалт мал. Энийг сайн сонс. Тэрийг бас ууган тал өгдөг энэ тэрийг оруулчихжээ. Бас өөр. Хүүхдийг оруулахгүй яаж хаагур нь яаж юу? Та ингээ өөрийн хэлсэн ярьсан багт юм шүү. Үгүй Миний гэж одоо гоё шалгавч. Үсээс гоё. Вологч болсон тийм. болог гэж аавч юу мэдэхгүй. Вологч. Тийм үү. Бодогч. Үсээ гоё болгоцсон биз дээ. Зүгээр нэг тий. Зайч одоо 8 дэстэй. Хагасаад юм. Юугаар явах юм? Сургалтын юугаар явах юм? Сургалтаар Энд хайрц. Или ой. Аяцэн гэртээ юм гоё талтай болсон. Өмнө юусоо толгүй аюу удаан хэдэн сар явсан байсан. Тэгээ эцэст нь би толтой болж чадлаа. Өмнө энэс амар том төлөдөг гэсэн. Тэр ингээ үүдний өрөөнд тавьдаг гэсэн. Үүдний өрөөнд тэр тол байдаг байсан газар өөр юм тавьдаг болсон болохоор энийг бүр хаана тавихаа бас мэдэхгүй байгаа. Гэтэ яхаа одоохондоо ингээ байж гинөө юу гэсэн өмсөн хувцас хардаг боллоо. Бас ингээ бичлэг хийгээд ингээ талендаа тусгаад ингээ бичлэг хиймээрсэн. Тэгээ хийдэг боллоо. Бас би нэг хамгийн гоё юм нь нөгөөдөр би солонгос явж байгаа. Тэгээ солонгос явахаа өмнө амжуулах хэрэгтэй зөндөө их ажлууд байгаа. Тэгээ бас ганц хоёр авах хэрэгтэй юмнууд байгаа. Би тийш нүг аялахаар биш ажиллаар явж байгаа учраас гадуур нэг их явж чадахгүй солонгост очиод тийм болохоор өнөөдөр тэрийг аваад маргааш ачаануудаа бэлдээд ажил дээрээ бас нэг хэдийн юм хийх ёстой тэр мөрөө хийн. Тэгээ өнөөдөр орой бас би YouTube дээрээ шинэ контент маягийн тийм цуврал
видеонуудыг оруулах төлөвлөгөөд байгаа. Тэрний хамгийн ихний бичлэгийг хийн. Орой манай гэрт маа нэг найз ирнэ. Тэгээд тэрнтэй хамт нэг бичлэг хийх учраас тэрнийхээ бас юм ганц хоёр юмыг бэлдээ гэж бас бодож байна. За ойр зургийн сайн сайхан гэвэл нэг тийм байна. Одоо тэгээ би зур гарч ойр зургийн хамыг аван дээрээс мөнгөө солиулна. Юу нэ амар ажиллана. Hi guys. Өнөөдөр би Subscribe. Hello guys. Subscribe дараарай. Attention. Ready? Attention. Thank you. За юу ч одоо онгоцондоос гоо хүлээж ин ачаагаа өгсөн Монголын хэлээр бол гараад ирсэн. Тэгээд бөөнөрөө Амос академийнхаа Солонгостоос салбар руу явахаар суралцахаар 8 хоног явах гэж байгаа. Аймгаа ийм боломжийг өгсөн Амосынхандаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ очиод бас зөндөө бичлэг хийх болохоор онцны бодол дээр нэг их бичлэг хийж чадахгүй юм шиг байна. Гэтэ аюу гоё наа. Би дээрээс 8 гоё микний ягаан өст болсон маас тээ. Cute. За онгоцондоо юу суучлаа. Бөөнөрөө би гоо цагаан тал таарсан. Цагаан талын суудлын нэгсэн хамгийн хойдлын яг суудал дээр би бас ганцаараа амар гоё тухтай байх юм шиг байна. Миний хажууд хүн суухгүй юм шиг байна. Амар гоё тухтай суудалд авчлаа. Дээрээс нь цонхон талд ганцаараа жиггэд тоглоно. Карьерээр нисэж байгаа. Айгуу гоё суудлууд нь айгуу тийм том юм байна. Амар тухтай. Амар гоё юм байна карьер бүр. Тэгээд тийм дулаан хүнжилтэй юм байна. Хүнжилэгт юм байна. Энэ цэвэрсэн би өөр авсан. Тэгээ баахан солонгос сэтгүүлнүүд байна. Манай ажлын ундрал ана онгоцонд ямар байдгийг ингээ асуугаансан. Онгоцон дотор та бичлэг хийгээрээ би үзье гэдсэн байхгүй юу? Тэгээ ундрал зориулж ийм бичлэг. Онгоцыг ер нь бол энэ айгүй том онгоц байгаа байхгүй юу? Жижигхэн онгоцнууд дээр бол суудлын амин жижигхэн байдаг. Энэ аюу том онгоц болохоор бас амар олон үнэтэй. Үнэтэй хитүү юм. 3 зооноос бүрдэж байгаа. Нэгдүгээр зоон нь болохоор бизнесийн англи. Хоёр дахь нь болохоор одоо 2-3 дугаар зоонууд дээр нь болохоор энгийн юм байна. Тэгээ би бол яг дунд нь сууж юм. Гадаад руу тийм олон явж байгаагүй ч гэсэн ер нь бол онгоцны 4-5 гас уусгүй. 4-5-аас их байна уу? Энэ бүр тэр дунд байсан хамгийн том онгоц юм бэ. Ай. Ухрымхтай хоол. Энэний загсны махтай салаад байна, алин байна, талах байна. Энэ дээр нь маслын хартуг сэрийн төмөр юм байна. Юу ч энэ хоол нь 3 төрлийн сонголтойс ахгүй юу махан. Ухрын махтай, seafoodтэй, chicken гэдэг. Тэгээ би ухрын махтайг нь авсан чинь царай муутай. Дахиад миний махтайг нь авдаг байж. Seafood уус нэг идэж чаддгүй болохоор гэж бод ухрын махтайг нь арай дээр болоо гэсэн чи яг жантайгаа өмнө юм соустэй өрөдөх юм. Амар царай муутай болоо. Үнэхээр царай муутай болоо. Одоо эдгээр ч нөө юуны зүрдээ хүрэл байгаа. Тэгмэл тэр доор орож сонгоц авч байгаа.
Бурхан тэнгэр минь гэж. Ёо. Би он Солонгос 4:30-д буусан. Гэтэ одоо 10 цаг болж байна. Би дөнгөж цааяа буудлаа олж ирлээ. Ёо. Ямар амар ихний өдөр эхэлж байна. Амар ядарлаа. Нэрэл танилтай хүн талын чинээ гэж нэрээ. Бас их өнөөгүй шүү. За тэгээд дараагийн бичлэгүүдээр хүртэл түр баяртай. Яаж фейлцнийгээ би дараагийн бичлэгэн дээр бас ярьж өгье. Яа, за одоо би бол бүх одоо ачаа авчирсан энэ тэшнүүдийг янзлана. Тэгээ би бас буудлынхаа өрөөг бас танилцуулъя дараагийн бичлэгэн дээрээ. Одоо бол үнэхээр ядарлаа. Юу ч идээгүй. Гэтэ юм идэх үнэхээр хүсэл алаа. Будам модгийн арилгаад гоё юмаа янзлаад, хувцсанараа янзлаад гоё эндээ өрөөндөө гоё тогчоотлээ. Тэгээд сэтгэл зүй арай гайгүй бас үедээ бичлэг хий. Түр баяртай.